би өмнө сайн залуу цогцолог ярьж байна. Би нэг зүйлийг онцлог хэлмээр байна. Монгол хүн байна уу гэж асуумаар байна. Хамгийн гол нь Монгол бол монгол хүн яг шууд утгаар манай залуучууд ойлгож байна. Шууд утгаар нь хэрвээ ойлгох юм бол Монгол хятад хүнч байгаа. Солонгос хүнч байгаа ш. Харин монгол хүн байна уу? Үнэхээр монгол хүн хаана байна гэдэг тухай бид ярих хэрэгтэй гэдэг. Хүний тухай ярих гэж байгаа. Монгол хүний тухай ярих гэж байгаа. Тэр зүйл болчихсон байна ш. Тэр маань юу вэ? Хүн гэж юм бэ? Хүн гэж юу юм бэ? Энэ энгийн мөртлөө ямар агуу ойлголт вэ? Энэ агуу ойлголтын мөн чанар юунд оршин вэ? Тийм. Юунд оршиж байгаа юм бэ агуу ойлголтын мөн чанар? Бурхан гэж байдгүй биш. Байдгүй гэж би та бүхнээс асууя. Би бурхан байдгийг би мэдэхгүй. Харин хүнд бурханлах чанар байдаг гэдгийг би мэднэ. Бурханлах чанартай тэр хүн Монгол байна уу гэж биднээс асуух хэрэгтэй гэж ойлгож байна тийм. За ахаад нэг хэлбэр зүйл болвол үнэхээр бурханлах тэр чанар гэж юугаар хэлээд байгаа юм бэ? Хүний мөн чанар, хүн хүнээ хайрлах, хүн өөрлөгөө хандах, хүн өөрийгөө таних, өөртөө итгэх. Өнөөдөр бид өөртөө итгэлээ алдчихад байна шүү дээ. Тэгээ хинт итгэж байгаа юм бэ? Бусдад. Хариуцлага бусдад тогтдог болсон бэ? Жишээлбэл ингэж байна шүү дээ. Яаж байгаа юм бэ гэсэн чинь найзтай хацууг явж байгаад зах дээрээс нэг юу өмнө тодтолж авъя гэж бодож хамсч яваа. Тэгээд найз нараа хурц чамд амар гал өгч шүү дээ. Наа чи өнгөд. Яг тогтсон найз. Үнэхээр гоё авцсан. Магаш нэг дахиад нэг найз наа хамссан онцгой байна гэнгүүт юу гэсэн бэ? Дорж ирсэн болоо. Дорж ил хоёр толчийг аав гэсэн шүү дээ. Өөрөөсөө чи хариуцлага ирэх ёстой. Чи тэр санцыг өөрөө сонгох ёстой. Дорж ирэх батын санаанаас бишээ. Ийм дүр сэтгэл, ийм итгэл үнэмшил, ийм зүйл хүн болгоно. Тэр дундаа монгол хүн болгон байх ёстой юм байна. Бидэнд сэхэр хэрэгтэй байна. Бидэнд оюуны сэхэр хэрэгтэй байна. Өнөөдөр энд хорон цугсан залуучуудыг хараад би баярлж байна. Яагаад гэвэл бидэнд өнөөдөр өмсөж зүүх их хоолоор бид дутаагүй. Харин бид оюунаараа цангаж байна. Оюунаараа бид өсөж байна. Тэгвэл оюуны өсгөлнг тайлах тийм боломж, оюуны ундааг бидэнд дуулгаж, оюуны талхыг, мэдлэгийн талхыг бидэнд өгч, сэтгэлгээний амин дэм өөрөөр хэлбэл гадныхны хэлдгээр витаминыг бидэнд олгож байгаа ийм зүйл болж байгаа. Энэ чуулганд хорон цуглаж ирсэн залуучууд үнэхээр Монгол гэсэн зүрхтэй, Монгол гэсэн сэтгэлтэй, Монгол хүн гэдэг зүйлийг өөрөө тээж яваа юм залуучууд юм болов уу гэж ингэж бас бодох юм аа. Нийгэм хөгжиж даяар шиг бидний дагуулсан бидний хүссэн хүсээгүй араас их олон зүйлийг дагуулж явж байна л да. Тэгээд даяар шлийн нөлөөгөөр сайн муу олон зүйл давтчих. Тэгээ эндээс хүссэн хүсээгүй даяар шилд орж байгаа хэрэг монголчууд эргээд монгол гэдэг рүүгээ харах болж байгаа. Хэрвээ та нар дотор монгол гэдэг нэрийг тодотгож чадахгүй юм Монгол босоо бичиг энийг монголоор босоогоор нь бүтэн бичиж чаддаг хүн байвал би монгол хүн байна гэж хэлээд байна шүү дээ. Бас монгол тэр хөдөө аж ахуй те мал таваа шүү малынхаа адгуулж чаддаг тийм залуучууд байгаа бол тэр хээр тамийнхаа тухай нүдэнд харагдчих ярьж чаддаг тэр таваа шүү мал адгуулж чаддаг тийм залуучуудаар би монгол хүн бас байна гэж хэлээд байна шүү дээ. Тийм. Бид барууны соёлоос болоод монгол дээд өвсөж чадахгүй төрлөө. Одоо энэ дотроос би хараад монгол дээлтэй хүнийг бараг л харж чадахгүй байл та. Байна. Бас байна шүү. Тэгэхээр бид монгол дээлээ, монгол соёлоо, монгол ахуйдгаа иргэн гаргах хэрэгтэй. Тэгжээд бид монгол хүн гэдгээр илүү харах хэрэгтэй. Өнөөдөр бидний дотор чухал яриатай хүмүүс, чухал яриатай хүмүүс голон болж, харин чухал үйл хийдэг, чухал хэргийг хөдөж явдаг, чухал зүйлийг араасаа дагуулдаг хүмүүс цөөн болж та харагдсан. Тийм. Боловсрол бидэнд хэрэгтэй залуучуудаа. Боловсрох ёстой. Үнэн. Гэхдээ боловсрлалаа гэж их хилээ голдог, их орноо орхидог, их соёлоосоо ангижирдаг, эргээд их соёл, их бичгээ орхиход хүрдэг тийм боловсрол бидэнд олж ирэхгүй. Боловсролтой хүн гэдэг нь ямар нэгэн байдлаар амьдралын үйл явдлыг даван туулах чадвар болохоос олон сургууль төгсөж их орноосоо холдох, миний Монгол онцгой гэж холдох асуудал бүр байгаасаа гэж хэлмээр байна. Би санаагаа дүгнэж хэлье. Эрх мэдэл хүнийг нийгмийн засгалыг чухал боловч өнөөдөр эрх мэдлийг хэтрүүлэгсэд, эрх мэдэлтэй бядуурагсад, эрх мэдлийг хууль зөрчих, эд хөрөнгө олох, зориг болгосон бас олон болж тээ. Үүнийг хараад сэтгэл эмзэглэж байна. Энд бид яах ёстой вэ? Энэ үгдийн үндэс болсон төр материалын ашиг онжоо, албан тушаал, эд хөрөнгө тэр бүгдээс бид ангижрах, тэр бүгдийг таягдан хаяад үнэхээр Монголоор гэсэн зүрх сэтгэлтэй, Монголынхаа төлөө зүрх сэтгэлэн зохиож чаддаг, Монгол хүн гайхамшигтай, Монгол хүн энд байна гэдгийг харуулж чаддаг тийм залуучууд та бидний дотор, та бидний цаана байгаа мянган залуучууд дотор
байгаа гэдэг би огт хэрэгсэхгүй. Тийм залуучууд Монголын хөгжлийг авч явна. Миний Монголыг мөнгө тэмрийн хүч үний үед ерөөл болтгоо.